Atrás.
цаар тогтмосон сэтгэл хүчин нэг байхын эшин тэмдэгт энэ тугаан хатгалж яа эшин магагч манай өвгөд дээд баатар эрдэмтэн багтахайч түүний айчин баригт нөхөд соёмбот тугаан мандуудан эх орны хаан эх чөлөө тусгаардах байдлын төлөө ингэж тэмцэж байсан билээ. Орон тоон жилийн эцэг Сүхбаатар Чавсангийн ардын жонт зэрэг эх чөлөө тусгаардахын бэлэг тэмдэг болсон соёмбот тэмдгийг ардын хонсорын удаан сүрийн дээр ман тууган ядсан билээ. Хөгжсөөрөө соёл урлагийн найрсаг дотн харилцааны тухай тэмдэглэлээ. Нөр Лимбоч хариу баяр хүргэж нөхөрлөл найрамдлын сайхан уламжлалт манай ард түмнүүд гаргараасаа баригдсан урагшаа барьшиж яваа багтан дөрвөлөө. Монгол эрдэмтний ангадугаар их хурл 9-р сарын 1-ээс 81 дуустал манай нийслэлд боллоо. Тусгайлд социалист ба капиталист орнуудын Монголын судлаач нэгтгэгчдэд оролцож Монгол хэл, утга зохиол, түүхийн талаар гуйцгарын сонирхолтой ихтгэлүүдийг шүүмжлэн хэлцлээ. Энэ их хурл хэлмэцэг, түүх, утга зохиол, аман зохиолын судлалын талаар олон шинжилгэүүдийг нээж манай ард түмний соёлын өргөн судлах ажиллагаанд түүхэн ач холбогдлыг үзүүллээ. Ихваран ажилсаг сайхан ард түмнийхээ яруу хоолой болсон Монголын зохиолчдын 3 дугаар их хурл нэгдлээ. Зохиолчдын хорооны 1-р нарийн бичгийн дарга бодвол өөрийнхөө тавьсан ихтгэлтэй манай утга зохиолын амьдралд болсон шинэ амжилт гарсан өөрчлөлтүүдийг дүгнэж тайлгнаа. Тус их хурл дээр эрдэмтэн зохиолч Дамжин ардын гэрөөч жигмэд нарын зэрэг олон нарган зохиолчид хэлэгчийн эрдэмтэд уран зохиолоо цаашид хэрхэн хөгжүүлэх тухай шүүмжлэн ярилцлаа. Зөвлөлтийн зохиолчдын хорооны төлөөлөгчдийн тэргүүн Ерм, хятадын төлөөлөгч Фонци, мөн Чехословакийн яруу найрагч Ставро Штипницкийн нар өгч манай зохиолчдод уран бүтээлийн их амжилтыг хүслээ. Урлагийн завсарлал Монгол ардын хүсэлт номын төв хорооны нарийн бичгийн дарга төмөр очир Монголын орчин үеийн утга зохиолын ойрын зорилго ба түүнийг цаашид хэрхэн хөгжүүлэх арга замын тухай үнэтэй сайхан зөвлөгөө өгч дэлгэрэнгүй үг хэллээ. Олон сүм хийдүүдэд 90,000 гаруй зам нар суудаг байсан юм аа. Тэд нар ард олондоо тус болох ажил хөдөлмөрийг хийдгүй байжээ. Зам нар аюун шиг цүрхбар өмсөд сам харьяах зэрэг ард түмнийг догшин бухан сахиусгаж айлган сүрдүүлж ноёд хаадын номхон боодоо гэж сургадаг байлаа.
олон сүм хийдүүдэд 90,000 гаруй зам нар суудаг байсан юм аа. Тэд нар ард одондоо тус болох ажил хөдөлмөрийг хийдгүй байжээ. Зам нар аюун шиг зүрхээр өмсөд сам харих зэргээр ард түмнийг догшин бурхан сахиусгаж айдган сүрдүүлж ноёд хаадын номхон боодоо гэж сургадаг байлаа.